Дэлөв хутагт. Энэ бол миний хэрхэн хүмүүн болж яаж лам болсон тухай өгүүлэл болоо. Ингэхээр би төрсөн үеийнхээ орчин, өөрийн төрсөн ядуу гэр, энх амгалан хааны үед Монгол орноо анх ирснээс хойш 5 дахь дэлөв хутагт болж хэрхэн хувилсан тухайга өгүүлсэн. Дэлөв хутагт Жамсранжав 1884-өөс 1965. 1-р хэсэг Оршил. Шашин шүтлэг бол зөвхөн бурхны ном судрын мэдлэгээр хязгаарлагддаг зүйл биш юм. Хүн хичнээн эрдэм боловсралтай байсан ч буян буюу шашны номонд зааснаар альва хүнд байвал зохих шинж чанарыг олоогүй аж болно. Үүнтэй эсрэгээр альва хүмүүс хичнээн молих харанхуй байлаач чин сүсэгтэй байж болох юм. Үүнд тухайн цаг хугацаа орчин нөхцөл хийгээд хүний сүнс харилцан үйлчилж байгаа гэсэн үг юм а. Тааруухан яваа мэт зарим нэгэн хүн урд нас төрөлдөө хийсэн буйныхаа ачаар бурхан шашны мөрөөр явж байхад харин сайн яваа гэмээр зарим нэг нь өмнөх амьдралдаа буян үйлдээгүй лайг эдэлж байх жишээтэй. Цаашилбал энд хувь хүн хамтлаг хүмүүн хийгээд бүхэл амьд амьтны ертөнцийн харилцан шүтэлцээ үйлчлэл нөлөөллийн тухай асуудал гарч ирдэг бөгөөд энэ нь өрөндийнхэн та нарын амьд бурхан хэмээн тодорхойлдог гигантнүүдийн хувьсэл өөрчлөлт тэдний хоорондын ялгааг ойлгоход тустай юм. Хятадууд хуафо гэдэг үгийг хэрэглэж эхлэхдээ үнэндээ бурхан Буддагийн дүр төрх түүний хөшөө баримл болон хүмүүн биет амьд хувилгааны хоорондох ялгааг болготууч гэсэн тодорхойлохыг оролдож байсан бизээ. Харин манай монголчууд ийм тохиолдолд хувилгаан гэдэг үгийг хэрэглэж ирсэн бөгөөд уг үгийн язгуур нь хувирах, өөрчлөгдөх гэсэн утгыг илэрхийлдэгч. Ил орчуулга нь төвд болон санскрит хэлний анх тохиосон нэр томьёоны дотоод утгыг яахан бүрэн дүүрэн илэрхийлж чадах вүлээ. Буддизмыг огт судлаагүй хүмүүст ерөнхий ойлголт өгөхийн тулд ихээхэн бүдүүвчилж хэлэхэд хувилгаад хоёр янз байдаг. Миний харьяалагдах дээд төрөл нь Буддагийн хувилгаад билээ. Гэхдээ энэ нь Будда хуваагдмал бөгөөд нэг биед оршиж нөгөөд нь тодорч байдаг гэсэн үг биш. Будда хуваагдашгүй бөгөөд түгээмэл гэхэд болно. Бурхны олон хувилгаан нэгэн цагт байдаг нь түүний нэгэн цогц оршин тогтнох үед огт саад болдоггүй юм а. Бодисодонууд бол буйны хурааснаар бурхны зэрэгт хүрсэн амьтай бүхэн буйнаа арвижуулан бурхны зиндаанд хүртэл тэдэнд туслан нүгэлт ертөнцид оршиж байдаг. Одоо бид хэрхэн хувилгаан болдог тухай ярих гэж байна. Урд нь шашин номын мөр хөөж байгаагүй хүмүүст хэлэхэд нэг талд нь сүнс, нөгөө талд нь бие байна гэж бод. Энэ бие нь хүн дотор нь суун зорчдог унаа юм гэд бодчих. Энэ нь үл ойлгогдох олон зүйлийн учрыг олоход танд тус болох юм а. Бие бол бодит зүйл бөгөөд бодит ертөнцтэй холбоотой байдаг. Чухам ийм л учраас хувилгаан болох үйл явц нь хувилж буй янз бүрийн биендээ янз янзаар илэрдэг үлээ. Энэ нь хүн. Одоо би Вашингтонд шууд очих бүхэ галт тэргэнд сууя гэснийг нь энэ удаад замдаа олон газарт зогсдог жирийн галт тэргээр явъя гэх буюу зам урьягаад үзье гэж бодохтой ижил юм а. Жишээ нь миний хувилсан дүрийн сүүлчийн бие эгэл амьдралтай гашуун мэдээнээс буцдаггүй нэгэн байсан бол түүний урдх нь эрдэм чадлаараа хол ойрын аймаг хошуу сүм хийдэд уригдан залагдаж ая буян болж явдаг чин сүсэгт лам байв. Хүмүүний амьдралд байх үедээ хувь хүн болон нийгмийн бүхий л харилцааны тухай бид ямагт бодож явах ёстой юм а. Үүнээс гадна хорвоо ертөнцид бүх зүйл өнгөн дээрээ сайн сайхан мэт харагдавч далд хурсан альваа нүгэл, эд мөнгөний шунал, мунхаглал, газар авсаар хожмын цагт сад тавьж болох үед ч бид амьдарч байж болох юм. Магадгүй 2 үеийн өмнөх миний хувилсан дүрийн сүсэг бишрэлийн ачаар буян заяа хаа нэгтээ хурж байхад альваа нүгэл мунхгийн үр сүмхийдийн дотор хурж байсны балгаар миний дараачийн хувилах бие өмнөх нь хорвоогоос хальсан биеэс дордсон байж болох юм а. Үл мэдэх зүйлсээ хийн сэрдэх, гажуудуулж ойлгох явдал бидний дунд ямагт байдгийг санаж явах хэрэгтэй. Сайн буюу муу хувилгааны тухай ярих нь учир дутагдaltaй явдал юм. Өөр нэгэн жишээ. Одоогоос 2 үеийн өмнөх эрдэм номтой чин сүсэгт ламын биед оршиж байсан дэлүү хутагт нь нарванчин хутагдаас насаар нэлээн ах байжээ.
Нарванчин хутагтын тэр дүр 16 орчим наснаасаа Сахил Санваартны амьдралыг тайршаах янзтай болж иржээ. Сүүлд тэрээр жирийн хар хүн шиг амьдарч авгаа хүүхэдтэй болсон юм. Тэр ч байтугай лам хүний сахивал зохих гол сахилуудын нэгийг зөрчин ан авалдаг байсан бөгөөд лам Санваартнуудаар зогсохгүй сүсэгтэн олонч түүний тухай шүүмжлэн ярилцдаг байж үлээ. Чингээд Нарванчин хутагтыг Сахил Санваарт лам хуврах хүний амьдралд нь эргүүлэн оруулахын тулд түүнийг аамдоодах гөмбөн мэтийн шашны сайн хийдэд суулгахын зүй хэмээн Дэлв хутагт зөвлөсөн байна. Нэгэнт тэрээр Нарванчин хутагттай багш шавын барилгатай байсан тул энэхүү зөвлөхөөг зөрчих хэрэг Нарванчинд байсангүй. Иймээс Дэлв гэгэн шийдвэрээ батлах зорилгоор хэдэн хоногийн турш ном хурахаар болж байтал гидсний халдварт тахал дэгджээ. Нарванчин хутагт тэр үед хийдээс гарч сайн ноёнхан аймагт байсан ч тахлын тухай дуулсан даруй хийдэд эргэн ирэв. Гэхдээ зөвхөн үхэр нэдэлж хүн бүрийг дайлан наргиж байсныг нь аливаа өвчнийг эмнэхэд таарах шашны хандлага гэх аргагүй байсан хэдий ч түүний махнаас хүртсэн болгон эдгсээр тахал дарагдсан байдаг. Цаашилбал тэр үед Улаастайд байж таарсан сайн ноёнхан Нарванчин гэгэнийг аамдоо руу явуулах шийдвэрийг баталжээ. Хийдэд тахал дарахж эхлэхэд Нарванчин Улаастайд ирэхээ мэдэгдсэн байна. Түүний хотод орж ирэх яг тэр үед сайн ноёнхан болон түүний хатан хоёрт мөнөөх гайт өвчин тусжээ. Нарванчин хутагт энэ тухай дуулаад муу бүхнийг зайлуулахын тулд сор зална гэв. Өвчөнд баригдсан сайн ноёнхан уг ёслолд оролцож чадахгүй учраас хэлсэнд Нарванчин та санаа зовлтгүй. Танай хүмүүс таныг өргөж сор зарлах ёслолыг харуулах болно гэжээ. Үнэхээр сайн ноёнханыг өргөн байж ёслолыг харуулсан гэдэг. Гэвч тэр үед бас нэгэн сонин зүйл болжээ. Сор залах ёслол үйлдэж буй хувраг хүн нүгэл хилэнц бүхнээсээ ангижрахын тулд бие сайтар бэлдэх номтой байлаа. Гэтэл Нарванчин хутагт ёслолын өмнө сайн ноёнханд би нэг сайн ууж авахгүй л энэ ёслолыг зохих ёсоор нь үйлдэж чадахгүй нэ гэхэд өвчтэй сайн ноёнхан үүнийг зөвшөөрөхөөс аргагүй төрчээ. Чингээд сэтгэлээ хантал ууж идсэн Нарванчин хутагт ёслолоо гүйцэтгсэн даруй сайн ноёнхан болон хатан хоёр эдгсэн байна. Нарванчин хутагтын тэр үеийн дүр ердийн нүгэлт амьдралаас буцдаггүй нэгэн байсан ч элдв өвчнийг ангаах болон бусад ид шидийг үзүүлдэг байжээ. Тэрээр миний сүулт тайлбарлах зэвсгийн шидийг үзүүлж галзуу өвчнийг номготгодог байсан юм. Нэгэнтээ тэрээр хиндэж дийлдэггүй догшин авиртай галзуу эмэгтэйг ангаасан байдаг. Хөөрхөн эмэгтэйг хутагт дээр аваачих гэж олон хүн нилээн зовж байж авчирхад Нарванчин түүнтэй ээлдэг хэдий ч шийдмэг ярилцахад эмэгтэй эв эрүүл болжээ. Энэ бүхнээс үзэхэд бидний амьдралд гайхмаар сонин зүйлс байдаг аж. Дээр дурдсан явдлууд болох үед Дэлв хутагтын дүр Эрдэм номонд Шамдангуй зөв явдалт амьдралтай бид хувилсан байсан бол Нарванчин хутагтын дүр тийм ч ариун бус амьдралыг эрэлхийлэгч бид байсан авч жухам Нарванчин хутагт л ид шидийг үзүүлж байжээ. Мөн өөрийг нь аамдоо явуулах гэсэн Дэлв хутагтын шийдвэрийг Нарванчин гэгээн л үл тоож Дэлв хутагтын ном хурж байх үед дэгдсэн тахлыг тэрэл дарсан нь түүхэн баримтлаа. Харин энэ биедмэн буй өөрийнхөө дүрийн тухай хэлэхэд би авгаа их эрдэм номтой нэг нь бишээ. Энэ амьдралын туршид би шашны ном судалж сурхаасаа илүү шашны үйл ажиллагаанд оролцож явсан агаад ил аяллаа хийж байгаа цаг үеийн дайн дажин олонтоо дэгдэж нүгэл хийгээд хүчирхийлэл их байсан үе юм а гэдгийг нэмж хэлэх байна да. Их сурвалж бидний монголчууд цуврал ариун сэтгэл авралын үндэс Дэлв хутагт жамсран жав. Хэвлэлд бэлтгэсэн ил чойжил сүрэн цувралыг эрхэлсэн Ц гомб сүрэн Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан эвент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганц зөрөгтийн оюун туяа.